Монгол Улсын засгийн газар өчигдөр өнгөрсөн 100 хоногийн хугацаанд хэрхэн ажилласан тайлангаа олон нийтэд танилцууллаа. Төрийн албанд хариуцлага шударга өсөх тогтооно гэх амлалтыг өгсөн хөрөлсгөн засгийн газрын гаргасан нэг том шийдвэр бол Эрдэнэ төлбөрийг 100% төрийн мэдэлд авах шийдвэр байсан. Засгийн газрын энэ шийдвэртэй холбогдуулан угмаргаан 3 шатны шүүхээр явсан дээд шүүх эцсийн шийдвэр гаргахдаа Монголын засгийн талд уг асуудлыг шийдвэрлсэн. Өнөөдөр Монголын зэс корпорац энэ асуудлаар арбитрийн шүүхэд хандахаар Лондонгийн Omnia стратеги хуулийн фермд хандаад байгаа юм а. Зарим хүмүүс засгийн газар их хурл хувийн өмчийг нийгэмчлэлээ, хувийн өмчийг булааж авлаа гэсэн зүйл ярьдаг. Тэгвэл би бас нэг асуулт асуумаар байна. Тэгвэл улсын өмчийг, ард түмний өмчийг бас хууль бусаар авч болохгүй үстэй. Хувийн хүмүүс. Тийм учраас Монгол улсын засгийн газар гаргах ёстой шийдвэрээ гаргасан энэ шийдвэр дээрээ цаашдаа байна. Хэрхийг тэр хууль хамттай байгуулга бас эргэж харж үзэн үтсэн. Нэгэнт засгийн газрын шийдвэр гарсан учраас цаашид Эрдэнэ төлбөрийн тодорхой хувийг ард иргэдтэй эзэмшүүлэх шийдвэрийг улсын хурлд тун удахгүй танилцуулна гэдгээ ерөнхий сайд мэдгдлээ. Эрдэнэтэй асуудлыг цаашдаа их хурлаар оруулан засгийн газар саналаа гаргасан тодорхой хувийн ард иргэдтэй эзэмшүүлье гэж байгаа. Яагаад Эрдэнэ төлбөрийг манай ард түмний тодорхой хэсэгт хувьцаа болгож авч эзэмших болохгүй гэж. Цаашдаа ер нь улсын үйлдвэрүүдийн газруудыг ард иргэдтэй хувьцаа болгож хөрөнгийн биржтэй гаргаж давуу эрхтэй хувьцаа болгож олох ёстой байна. Ард түмнээ өмчтэй болох хэрэгтэй. Ард иргэд нь өмч эзэмсдэг байх ёстой. Хувьцаа эзэмшдэг. Эргээ тэрнээсээ дивиденд авдаг. Тэр 5 толгой ажиллана гэдэг бол 1072 амилна гэсэн үг. 5 толгой төслийн үр шимийг хүртэхийн тулд 2-3 хувилбар яригдж байна. За нэг нь 3 дахь орны хөрөнгө оруулагчтай хамтрах, эсвэл дотоодын компаниудад давуу эрх олгох, эсвэл хоёр хөршийн хамтарсан консорциум байгуулах асуудлыг уулуурхай хүндүүлдвэрийн яам удаа судалж байгаа. Хэрвээ эдгээр төслүүдийн аль ашигтайг нь сонгож чадвал иргэдийн 1072 ширхэг хувьцаа ногдол ашгаа өгч эхэлнэ гэдгийг гүйцэтгэх засаглалын тэргүүн инхүү онцолсон. За харин үүнээс өмнө их ажил нь Эрдэнэ төлбөрийн 10%-ийг иргэдтэй хувьцаа хэлбэрээр олгох асуудал юм байна. Харж хэрэгжүүлэх ёстой. Нэг